tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу 6 сарын 8-нд нэгдэх мөнгө хуваарлалтаа хийж байна. За энэ хугацаанд бас нэлээ их юм боллоо. Нөгөө ахтараа маань дахиад хавтаад бүр 3 дахь удаа хавцсан. Тэгээд би бүр ингээл за одоо биедээ анхаарах болохгүй маань үнэхээр бүр ясандаа тулцсан юм байна. Ядаргаа маань одоо дархлаач одоо ажиллаж чадахгүй байгаа мэн эдэр гэж бодоод би тэгээд уламжлалтын эмнэлэгт хэвтгэр шийдсэн. Тэгээд уламжлалтын эмнэлэгт хэвтэх мөнгө болохоор би нөгөө хагалгаанд хадгалж исэн мөнгнөөс бас аваад зарцуулаад яасан байгаа. За тэгээд хэвтчийтл бас донд нь уламжлалтын тэр нөгөө нэг маш сайн эмчилгээтэй юм уу эсвэл одоо мэдгүй надад эмчилгээнүүд нь хурцтаад нэг удаа бүр ухаан алтаж унахаа шахаад за тэгээд сүүл рүүгээ нөгөө нойр бүр айгүй багасаад нөгөө амар зүрхний цогцолт хурцсаад сүүлдээ бүр нэг өдөр нь бүр унтаагүй тэгээд за надад жоох хурцтаад байгаа юм байна гэж бодоод би тэгээд эмнэлгээсээ 8 хонцод бол гарсан байж байгаа. Одоо бол тэгээ ер нь ямар ч эмчилгээ хийхгүй төр зурд ингээ биедээ за одоо ингэж олон жил хичээсэн юм чи ингээд төр зур ядаж ингээ өвдөх боломж ч гэсэндээ олгоо доо гэж бодоод ингээд юу яаж байгаа. За тэгэд яг энэ гаргалаа гарах болсон шалтгаан би бас өөртөө ингээд нөгөө бичээл ингээд ажиллаад исэн чи ингээд өөрийгөө хурдан идгээж одоо ингээд одоо дотроо жишээлбэл нөгөө өөрийн мэдлгүй тийм шаардлага тавиадсан байгаа хгүй ингээд ийм их мөнгө зарцуулаад ийм их цаг хугацаа зарцуулаад бүр ажилласаа хүртэл гарч байгаа чинь яагаад идэхгүй байгаа юм болоо яагаад хурдхан шиг ирчвчтэй болохгүй юм болоо яагаад ингэхгүй байгаа юм болоо тэгээ одоо ингэчүүл за тэгвэл өөр дахиад юу их өөр дахиад яавал одоо ирүүл болох уу ч гэдэг юм уу нэг тиймэрхүү байдлаар өөрийгөө ингээд нүг шахалт дарамтанд оруулаад байсан юм байна гэдгээ бас анзаарсан. Тэгээд юу яасмаа одоо бол зүгээр л ингээд яг зүг зүгээр өөрийгөө ингээд ядаж хэдхэн хоног ч гэсэндээ ингээ ямар ч шахалт дарамтгүй те тан уухгүй юм уухгүй ийм байдалтай ингээд байлгаж байгаа. За тэгэхээр өнөөдөр бол 6 сарын 8-нд нэгдэх мөнгө хуваарлалтыг чинь 700 мянган төгрөг хийн. Би ер нь бол ажилласаа гарцсан байгаа. За тэгээд юу яаж байгаа нөхөр битээр одоохондоо ингээ яг орлогоо юугаад манай нөхөр гэхдээ айгүй итэвхтэй ажиллаж байгаа. Тэгээд саяхан нөгөө нэг магистрийнх нь яг хичээл нь одоо диплома хамгаалж дуусчаа. Тэгэхээр одоо илүү битээр нөгөө манай нөхөр маань бас илүү одоо нөгөө нэг байраа зарах тэр юм лугаа бол сайн төвлөрч орч чаднаа гэсэн. За тэгэхээр бол ер нь гайг бах. Ямар ч тач энэ 7 хоногтой энэ 700 мянгаыг хуваарлана. За байран дээрээ шууд 100 мянга хийх нэ. Unitel 80 мянга хийх нэ. За ингээд нийлээ 180 бол. За 520 за хүнсэнд манай хоёр амарсан дээрээс нь манай гэрт бас хүн ирсэн байгаа учраас жоох ахиухан мөнгө хуримтлуулнаа 200 мянга хийчи сан 200 за тэгээд инжин гумба за бензин бол дүүргэсэн байсан манай нөхөр. За гумбад 100 мянган төгрөг, нинжинд 50 мянган төгрөг. За ингээ 300 тийм 200 гэсэн чинь одоо дахиад 150 гэсэн. 250 биш ээ. 170. За 170-ыг одоо тэгээд хөвгүүд дээр болохоор ер нь бол манай хөвгүүдийн энэ баг хоосрцсан байгаа. Нэр өмнөх хөвгүүдийнхаа юу бас л будааг байсан шүү дээ. 50 мянга гэж бодчих. За яах гэдэг байна гэсэн. За 170 мянган төгрөг үлдсэн байгаа учраас ариун цэврийн хэрэгсэл бас бүр хоосрцсан байгаа. Энд чинь 30 мянган төгрөг тийм. За гоо сайхан бас хоосрсон байж байгаа. Энэ аялалт чинь 50 мянга хийх хэрэгтэй байгаа. Тэгэхээр 50 мянгагаа хасган 50 мянга. За тэгээ хурман дээр 10 мянга. 52 7 хоног дээр хамгийн бага.
4,000 5,000 гэж. Оо юу вэ? Энд чи хэдэн долооны мөнгө гэх юм чинь гэхэр чи нэр. 5 сарын 2 гэдэг чинь дахиад 2-7 хоног үлдсэн. 2 тэгээ ингээд 4-7 хоногийн мөнгө гэх юм биш. Тэгэхээр хором дээр ядаж 40,000. Энэ дээр хараа тий. Ингээ 15 ингээ 10 ингээ 20 болох юм. Ингээ 30 4 6 9 11 Шинэ жил дээр дүрс болчихсон. Одоо шинэ жил дээр нэг л дүрс. За энэ удаадаа бодохгүй үлцэн 2-7 хоногтой бодчих. За тэгэхээр одоо яаж 700,000-аас хасах нь 180 хасах нь 350 170 хасах нь 50 хасах нь 40 хасах нь 10 20 сан 50,000. Шинэ жил дээр энэ 7 хоног мөнгө хийхгүй. Хагалгаан дээр мөнгө хийхгүй. Энэ 30-ыг хаслаа. Тэвчтэй 700-аас хасах нь 180 хасах нь 350 хасах нь 30 хасах нь 70 хасах нь 20 үлдчих юм байна. За эрүүл мэнд дээр жоох мөнгөөс энэ хоёрт 10 нийч. Хөвгүүд гой сах хоёр дээр. За ингээ хуваарлалт эхэлж. За одоо тэгээд нөгөө байрны мөнгө, юуны мөнгө гэдрээ нэгтгэс эхлээд төлж эхэлнэ. Очиж төлнө. За. Гэвч 20 80 200. За энэ юу биш ээ. Тэгэхээр 80,000 төгрөг. 1 2 3 4. За ингээд 160. За ингээд Unitel-ийн мөнгө болчлоо. Энийг одоо төлбөрийн төлнө гэсэн үг. За энэ бас энэ нас үлдсэн мөнгө байна. Эдрийг бараг бүгдийн 100 доктор хий гэж бодчих. За тэгээд одоо энэ дээр чинь хүнсэн дээр 200,000. Тэнцээ дахиад наах гол. 1 2 3 4 6 7 8 10. За нэмжин 50,000. Энэ хоёр авыг заглаад гэж. За гомбац 100,000. За хөвгүүд дээр 10. Нийлээд 40,000 төгрөг. Нөгөө хүүхдийн баяр маяр гэдэг энэ хоёрын нөгөө хавцснаас нэлээх мөнгө зарцуулсан байж байгаа. За 50-12-ыг бодно гэсэн үг. 50,000 дүрс байхгүй. 30 2 тэрэг бодчих. За энийгээ бодцоо. Одоо харин цэврээр ихсэл буюу гэр ах бас нилээ юм авсан. Дууссан байна. За одоо энэ дээр 30,000.
За нэг задлаад за энэ одоо 30 мянга. Гоо сайхан бүр хаасан болсон. За энэ дээр 10 мянга. За одоо энийгээ дээр 40 мянга. Эндээс саяхны 100 200 20 40 60 80 300 40 60 80 сая 200 20 40 60 80 300 410 сая 410. Нэг сая 410. За. За 52 7 дээр 30 мянга. Дөрөв 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 гээд 400 20 40 60 80 500 540. За энийхэн төрсийг бодаад шинэ жил дээр одоохон дээр аялал 50 мянга хийнэ. За тэгээд дуусч. За ингээд нийлээд 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 гэдэг чинь 600 10 20 30 40 50 60 70. Дээр 50 дууссан шүү. Тэгвэл яг үе гэхээр гişг орохоос. За одоо шууд 100 төгт байгаа. Энэ чигээр утсан байна. Ингээд 55 сүүн төгтөн дээр 50 мянга гараа штэ. 91 9100 дээр нэмэх нь 9000 нэмэх нь 8600 нэмэх нь 8500 нэмэх нь 400 нэмэх нь 400 шээ. За ингээд 50 мянга. Дахиад шалгачих. 64 84 85 86 91 заавалч. За энэ 50 мянгуудыг төгсөж.
91 84 тэгээд 64 64. За ингээд. За тэгэнгүүт одоо хичээл болчихлоо. 7000 энэ ч бас мөнгө. Хөлтүүлсэн мөнгө. Мөнгө. Гэт 8000 болчихлоо юм байна. Эсвэл 3000 гээд 7500 7500 тэгээд 3000 ингээд 7000 ингээд 72 зя 72 7000 За ингээд дуусчлаа. За энэ 100 дотор дуусахад 1 2 3 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 23 24 25 26 дурсэл болцсон юм. Гэхдээ дандаа үнийн дүн гайгуутай болохоор хурдан дуусчих юм байна. За энэ удаагийн бичлэг ингээд дууслаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай. Дуусчлаа.